Хадсан гар 1950-ад оны ихээр одоогийн нарны титэм дэлгүүрийн ойролцоох 9 гудамжинд Ли Дая буюу намсраа хэмээх өвгөжөөр хятад баг шигхэн гуанз ажиллуулан амьдарч байв. Тэрээр нэгэн өдөр хөдөөний байдалтай хов цонор муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнөөр уудтай юм ууран ядарсан бололтой алхаж явах хараад гуанзандаа дуудаж оруулан цай хоолоор дайлангаа хэрэг зоргийг нь асуугаад авч юмжжээ. Бүсгүйч арангаагаас ажилтны кабинетад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж аваагаа цайлганаар өгүүлж өргөчээ. Улаанбаатарт өөрийн танилтай хэрэг юу вэ гэсэн шиг Ли Дая тэр дорхнол ирж яваа айлыг нь олоод заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж өнгөө хоол идэж бай гэж хэлхэж марцсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнөр явж харагдангууд мөн л майжган гүйж очоод чирэг шахам гуанзандаа оруулж хоол цагаар шахснаа. Чи ихэ мөн хүүхэ. Манад орж хоол идэхгүй яасан. Би их гомдоосоо гээд өөлөх маяг үзүүлэхэд нь бүсгүй. Тэгсгэлгүй инээд алдчих. Энэ инээд баггүй хугацаанд Ли Данжатын шавар тагцыг чимсэн юмдаг. Үүнээс хойш цэцэг дээр өдөн цагаан малгай болон үдэн хуаран торгон дээл зав хүмссэн хотын ганган хүүхэн болж хөрчээ. Энэ хооронд Ли Данжа түүнд хаяа цэцэгөө таалъя. Энд чи ажил хийж юу хийнэ? Ажуу үйлдвэлөө кабинат уу? Ингэж ямар муухайва? Ингэж яадах нь. Улаанбаатар дээрээ нэг жил болсон цэцэг дээр ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан юмгүй хэрнээ ирчүүдэд ингэр задгаа нэгэн болсон байв. Ли Даяагаас зүгээр нэгээр зээлж авсаар байгаад 1000 төгрөгийн өртөө болсон байлаа. Нэг өдөр цэцэг дээр сурсан зангаараа мөнгө зээлэхээр иржээ. Энэ удаад луухан ихэхэн өөр болсон байв. Хэрвээ харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэн дээр сарда 100 төгрөгийн цалин авдаг цэцэг дээр үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв. Ли Дая мөнгөө заавал өнөөдөр аавна гэж зогссонгүй. Шүүх цагдаад хэлж шорон гянанд хийлэн гэж сүдүүлсээр өөлөж орхижээ. Тэгснэ гинэтхэн мөнгөн ус шиг сайхан аштай болж хаяа цэцэг тэнэг өөлөг өршөө. Би яасаа тэнэг гэж толгоогоо шан өмнө сөхөрж унаад. Хаяа чи манад ажил хийва. Би чамаас сар 200 төгрөг өгөөва. Инgeх зэргээр ядгасаар үгэндээ оруулж хэмжижээ. Тэр цагаас эхлэн цэцэг дээр Лигийн гуанзанд ажиллах боллоо. 2 сарын дараа гэхэд байдаг аль муухай аш гарах болсон учраас Бужагийн гэрт ирж ганцных нь нэг буланг өвчилж авчээ. Тэр үеийн хотын хүүхнүүд дэгжирхэн янлуутай янжуур татахмод дэлгэрээд байв. Лууханы шахалтаар цэцэг дээр хитэн удаа татаад тамхины сайхныг бишрэх болов. Үнэндээ тамхинд нь Ли Дая хар тамхи холдог байсан учраас тэрэж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли Луухан үнэндээ маш зугаахан хөдөлж байлаа. 2 сар орчим тамхи татуулахад цэцэг дээр хар тамхид дондогч болон хувилсан байв. Нэг л өдөр цэцэг дээр өглөө босоод татвал ямар ч таашаал төрсөнгүй. Гайхахтаа Ли Лууханаас тамхи нь ягаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухад хаяа цэцэг тэр тамхиа сайхан зүйлээ холсон байсан. Тэр хол цэхээ үнэтэй. Монгол байх уу? Дотор газар ургадаг ормлаа гэж ирээд л бүх хүнийг нь пал хийдэл хэлэхэд цэцэг дээр хар тамхи сүргийнхэн сонсож байсан зүйлдээ лавхан орсноо ойлгож яваад давхин зочжээ. Ингээм хэрэг явдал нэгэнд оройтсон байв. Орой хэрд цэцэг дарын биеийн тэсгэлгүй өвдөж тамхиа шаатаж эхлэв. Өвгөн Луухан ч өрөвдсөн дүр эсгэж хар тамхи хайх нэрийдлэр гадагшаа яваад өндөр үнээр авлаа гэсээр орж иржээ. Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тунч бодлого цэцэг дарын өөртөө өвгөн хужаа орж хундан цагаан биеийг нь эзэмдэх болов. Ийхүү 2 жил хар тамхиндаа мас сурч өвгөн хужаадаа талхиулсан цэцэг дар бүсгүй ухаан санаанч гэсэн нэг л өөр болсон байлаа. Нэг л өдөр Ли Дая цэцэг дараас үүдэж усны годомжинд амьдардаг ярахчин хужаад 500 төгрөгөөр арилжиж орхижээ. Өнгө зуусан цонхыг зайснаас бус үзэмжгоо хിവэрэ байсан хэдий ч хар тамхид мас сурсаар өдөр шөнийг мэдрэхэ болсон түүнд хийч байна уу? Махны ярагчин Ван Гуйлаач байна уу? Ялгаагүй болсон байлаа. Ван овогт үдэш болсон хойно орж ирэнгүүтэл цус, хос, хэр таг болсон гараач угаалгүй шуудал цэцэг хуарыг дараад авна. Ойн гутах боловч мөнөөхөн ид шидэ тамхиос татж чадхаа болно гэдгээ гадарлаад эсэргүүцэж үл чадна. Шүн дундим дөжигний чимээгээр цэцэг дээр сэржээ. Гэтэл Ван овогт босчихсон шалаа ховхлон мөнгө хийж байгаа нь харагдав. Ван Гуйлаа Луухан гинэтхэн өндийгөөд өөрийг нь гайхсан аястай цаоширтэж байгаа цэцэг дарыг олоод харчихав. Хятад түнд нэг муухай хууль ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгөө нуусан газараа үр хөвгтөөсөө хүртэл нуудаг явдал юм. Нэгэнд хамгийн гол нууцыг мэдсэн учраас цэцэг дарыг өгөө их бодол Ван Хужаагийн тархин зурс хийв. Үүнтэй зэрэгцээ цэцэг дарж гэсэн зүүн совонгороо Хужаа нарын занг сайн мэддэг учраас бие хамгаалах зүүн совын давтан хэрэгцээ гарвал гэж бодоод гудсан доороо нууж байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гинэтхэн тал засан инээж мөнгө нуудаг шалаа буцааж хийснэ. Хаяа цэцэг энэ мөнгө чиний ба. Чамд 50 хамч өгнө. Гэхэ зэргээр худлаа зөөрхөн үг хэлж байснаа. Унтахаар хувцас тайлан хажуу талаар нь ороод хөвтөв. Маргааш нь хар тамхиад татаад масурч эхлэж байхад нь Ван Гуйлаа шулуухан заазуур бариад арчив. Гүн мансуурал ороогүй байсныхаа хүчинд цэцэг дээр хажуу дэшегээ зайлтал
баруун гарыг нь шуугаар нь тас завччихжээ. Хоёр дахь далалтаар цэцэг дарийн духанд заазуур зоогдсноор өгөөтийн унаж зүйл дуусав. Нилээд харанхуй болчихсон байснаас луухан гадаа цогцыг болгох нь хөөхөх гэж 2-3 цаг орчим болоод гэртээ ор цогцыг өргөн гаргахад та савжуулсан гар нь ягаад ч юм алга болчихсон байхан тэр. Ямар ч хүн орох боломж байгаагүй. Тэгээд л гар шалан дээр хэвдэж байсныг санаад хайсан боловч болцсонгүй. Бараг л үр цайтал хайгаад аргаа барахтаа өгтлийг оршуулжээ. Ингээд та завжуулсан гар газрын гаваар орсон мэт алга болж гаргүй зогц оршуулгадав. Дуун жуудлгүй усны гудамжны хужаанаар ван гуйлаг үзэгдэхгүй болохоор хашааг нь давж ороход тэрбээр аль хэдийн үхээд үнэр танар очихсан байжээ. Хажирхалтай нь гэрэн дотроосоо Батбих түгжээтэй. Цонхонч мөн онгоо хүндэслгүй хэрнээ. Хоолойг нь хэн нэгэн хүчтэй орон гартал багал зурдаж алаад хилийг нь суг татсан төдийгүй. Цээжин дээр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хан туурга гээд хаасайгүй тусаар дарагдсан байхан тэр. Уг гарыг харахад жижигхэн шулуухан хуруунуутай байсан учраас эмэгтэй хүний гэдгийг төвгөөхөн мэдэгдэж байв. Тиймээс мөн авахтын үхэлд гэрт нь амьдардаг байсан цэцэг дээр бүсгийг сэжиглэв. Гэвч хаалга дотроос төгжсөн байсан гайхал төрөллөө. Хятадууд цагдаад мэдэгдэж хэрэгт оролцолтохоо бодсонгүй. Харин жаар үжин гихч өвгөн луухан хашаан доторхыг шинжиж авснаа булсан нөх байхаг илрүүлж хятад залуусараа ухалжээ. Дотроос нь өрөөсөн гаргүй цэцэг дээр бүсгэн шарилгаж ирэхэд хужаанаар мэл гайхаж цэл хөхөрч. Энэ бүхнийг хараа зогсож байсан 9 гудамжны лий овогт луухан айсандаа өмдөндөө шийх нь халаг болоод бөмбөгөнтөл жижигэнж байлаа. Гэнэтхэн хин нэгэн ван авагтын бяруу шиг том гарц нохой мөн л өгсөн төдийгүй эрүүгэн заагаад хилийг нь суглаад хажигсан байсныг олж илрүүлв. Тэгээд бүсгийн цогцыг буцааж булаад ванг оршуулв. Ямар ч хятад хүн авсан амьд авах үедээ бэлддэг учраас санаа зовх юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаанаар байшингийн өдөр шөнөгүй нэгтсээр уусан хөрөнгийг нь олж хуваан авчээ. Ванг оршуулаад удаагүй байсан ли мөн л дэх маягаар орчлон ховоог орхив. Хужаан нарын явж зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш хужаан нарын гэрт өөр шөнийн заагаар борч шиг хатсан цустай урт гихчийн хумстайгаар гүнжлөөсөн татах нүрийг нь маажих зэргээр айлгаж очих болов. Энэ тухайд Лиуцихуа гэж мэрэгэн луухан шоогоо хийж үзээд энэ бол тэр өөхний гарыг нь тас авчсан учраас сүнс нь гарант нь шингэж шулмас бог болсон байна. Тиймээс зогцыг нь ухаж гаргаад шөнөөр хүлээж байна. Тэгэхээр гар биетэйгээ ирж наалдана. Тэгвэл энэ шулмасыг үрсүүлнэ гэж айлджээ. Хужаанарч энэ айлдварыг ясчлан биелүүлтэл бөгцөл Лио охтын хэлснээр болж гар нь биетэйгээ наалдаж бүтэн болон зогцыг болжээ. Гэхдээ шулмас хിവэрэ үлдсэн бөгөөд хужаанаар тор хүрэхээс өнгөрсөн гэдэг. Одоо ч гэсэн цэцэг дээр бүсгийн шулмас болсон сүнс тэр газар нь үрэлсээр байдаг юм.